Баярлалаа сонсогчдоо 88.8 радио мөн 79.3 долгионоо тааруулан сонсож байгаа нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдөөрэнд нь энэ сайхан орой мэндийг хүргэе. За Улаанбаатар хотод 19 цаг 10 минут болж байна. Өнөөдөр Пүрэв гараг. За Пүрэв гарагийн 19 цагт бид бүхэн та бүхэндээ нэг сайхан шинэхэн нэвтрүүлгээ эхлүүлэхээр бэлэн болгосон байна. За студид хөтлөгч Сүнэ байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх, уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх, түүнийг одоо түгээн дэлгэрүүлэх зорилго гаргасан байгаа. За үүнтэй холбогдуулан одоо уламжлалт ангаах ухааны өв соёлыг судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан бид нар уламжлалт ангаах ухаан, онол, мэдлэг, эрүүл аж төрөх ёсны гайхамшиг, түүнийг таниулах зорилготой эрүүл мэндийн энэхүү сайхан цуврал нэвтрүүлгээ эхлүүлэхдээ таатай байна. Ингээд өнөөдрийн хамгийн анхны шинэ дугаараа та бүхэндээ сонирхуулъя. За өнөөдөр манай одоо уламжлалт ангаах ухааны одоо энэ эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэгт мань хамтран ажиллах, за түүнийг дэмжиж байгаа нэг сайхан эмч зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. За зочноо танилцуулъя. Уламжлалт ангаах ухааны их эмч цогт сайхны Чахланбаатар. За Чахланбаатар эмчтэй энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. Ажил төрлөнд тавлаг сайхан байна уу? Сайхан хаварчих гэж байна уу? Тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө уламжлалт ангаах ухааны хүмүүс түгээн дэлгэрүүлэх энэ сайхан үйл бол нэг осондоо одоо бас хүмүүст таниулах энэ зорилготой хамтран ажиллахаар шийдсэн. Тэгээд энийг ингэж дэмжиж хамтарч ажиллах болсонд бас баярлж байна. Талархлаа илэрхийлье. Тэгээд хоёулаа уламжлалт ангаах ухаан гэж одоо яг юу юм одоо энэс хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Мэдээж хүмүүс бас харилцан янз янзын ойлголттой байдаг бах тийм ээ. За энэ хүү нэвтрүүлэгт бид нар ингээд урьж хамтран оролцож байгаад үйл ажиллагааг ингээд дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа. Танаа ингээд бэмээ хамт олонд ажлын амжилт хүсье. За уламжлалт ангаах ухаан гэхээр их өргөн хүрээний ойлголтын. Одоо улс үндэстэн болгонд өөр өөрийн одоо уламжлалт ангаах ухаан гэдэг шиг бидний ойлголт одоо тухайн үндэстний өөрийнх нь одоо өв соёлын шингэсэн тухайн одоо орон нутаг улс үндэстний хүн амдаа яг тохирсон им эмчилгээтэй онцлогоотой нэг ийм тусдаа ийм өөрийн нэг өрмөц ангаах ухаанаар би яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний яриад байгаа уламжлалт ангаах ухаан 3-4 хэлбэр байна. Бас. Тийм. За Монгол ангаах ухаан гэхээр нэг янз болчихж байгаа. Дорны ангаах ухаан гэхээр бас нэг янз болоод. Дорны ангаах ухаан гэхээр бидний яриад байгаа уламжлалт ангаах ухаан гэхээр одоо шин бидний одоо миний өөрийн сурч төгссөн одоо школа гэдэг шүү дээ. Одоо тэр чиглэл нь бол одоо буддын 10 ухааны их ухааны нэг соварг гэдэг. Одоо яг тэжээх ухаан гэж орчуулад байгаа ангаах ухаан. Тэгээд энэ хүний эрүүл байх, өвчнийг нь онцлох, эмчлэх бүр ингээд цаашаа бүр хойд төрөлмөл яриад ингээд ангаах ухаантайгаа холбогдож авчдаг ийм ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр уламжлалт ангаах ухаан гэдэг нь тухайн улс үндэстэн болгоны өөр өөрийн брэнд байна. Үнэтэй бидний яриад байгаа уламжлалт ангаах ухаан дотор дахиад хэд хэдэн хэлбэр байгаа. Тэрний нэг одоо төлөөлөл нь бол бидний одоо хэрэглээд байгаа буддын ангаах ухааны нэг салбар нь болж байгаа. Буддын 10 ухааны нэг болчихж байгаа байхгүй. Тэгээд бид нар энийгээрээ өнөөдөр уламжлалт ангаах ухаан гэдгээрээ төлөөлөд одоо онцлог амжилтгээ хийгээд салбартаа одоо эрүүл мэндийн салбартаа энэ уламжлалт ангаах ухааныг түгээн дэлгэрүүлээ явж байна гэсэн үг. Түрүү таниад урьдчилсан дээр нөгөө Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гэдэг зүйл бол ерөөдөө өв соёл гэдгээ бит бас үг гэдэг сүлээд их ярьдаг боллоо шүү дээ. Тэр өв соёл гэдэг дээрээ их сайн бид нар анхаарч энийгээ цаашаа илүү брэнд болгох хэрэгтэй байна. Зөвхөн Монголд гэхгүй дэлхийд энэ уламжлалт ангаах ухааныг бид нар түгээн дэлгэрүүлж ингээ гарах хэрэгтэй байна. Энэгээр бид нар брэндээ хийх боломж байна гэдэг ийм одоо чиглэл явчихна гэсэн үг. Зүг. Зүүнний бол өөр болоо явж. Зүг гэдэг одоо хятад ангаах ухаанд бүр ингээ дэлхийд бүр ингээ стандарттай болоод ингээ зүг ерөөсөө уламжлалт ангаах ухаан гэхээр зүг ярьдаг болж байна. Уламжлалт ангаах ухаан гэхээр им тан, уламжлалт ангаах ухаан гэхээр одоо барай засал гэдэг ч юм. Эдгээр бүгдээрээ л нэг урсгалууд нь л яваад байгаа гэсэн үг. Тий. Монголд аль нь хөгжөөд юм гэхээр бүгд хөгжсөн байна. Бүгд ороод ирсэн байна. За жишээ нь Монгол ангаах ухаан гэдэг дээр магадгүй нөгөө
монголчууд эртээр үеэс ангаа ухаантай байсан. 5000 жилийн түүхтэй гэж ярьж байгаа нэг чиглэл. Буддын ангаа ухаан гэдэг талаас нь ярих юм бол шашин дэлгэрсэнтэйгээ холбоотойгоор ингээд авч үзэж болж байна. Тэгтэл ард эмчилгээ гэдэг бас нэг чиглэл бас ярьж байна. Тэгтэл дахиад одоо нэг хятад, өвөр Монгол, Япон, Солонгос улс ингээд орж ирж байгаа уламжлалт ангаа ухааны бас чиглэлүүд байна. Тэгвэл бүр Орос руу одоо шинэ Узбекистан гэдэг улсад байсан баха. Одоо Азийн уламжлалт ангаа ухааны төв гэж ингээд бүр ингээд төлөөлөл маш том байгууллага тэнд байна гэж бас сураг ингээд очиж үзээгүй л дээ ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр уламжлалт ангаа ухаан өөрөө их тийм түгээмэл одоо их олон хэлбэртэй ингээд байгаа даа. Тэгэхээр манай Монгол улсууд бол бүгд байгаа гэж байна. Тийм бүгд. Тэгэхдээ сургалтын байгууллагууд манай одоо өөрийн өв соёл яг манай уламжлалт гэхээр ялгаа яг онцлог юмнуудыг өшөө жоохон дэлгэрэнгүй хэлвэл ард эмчилгээ гэдгийг л одоо Монгол ангаа ухаан гэж ойлгох гэдэг л да. Ард эмчилгээ. Тэгэхээр одоо юу гэдгийг нар сарыг дагсан байгалийн улирлынхаа энэ хувирлын өршөлтийг дагсан монголчуудын өөрсдийнх нь тэр ахуй соёлтой одоо холбогдсон энэ бол яг өөрийн өв соёл нь бол уламжлалт ангаа ухаан байна гэж үзэх гэдэг юм гэсэн үг. Тэгэнгүүт энэ нь онолтой маа онолгүй маа одоо ингэж садар номтой номгүй гэж ингэж маргаанууд зөндөө байгуу маш олон хэлбэрээр гарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол уламжлалт ангаа ухаан гэж юуг хэлээд юуг ойлгох юм бэ гэвэл соцороо одоо уншилж байгаа онцгой 3 аргатай. Тэгээд энэ тан одоо энэ байгаль дээр ургаж байгаа эмт ургамлуудаас ахуулаад бүгдийн яг нь тухайн хүнийг онцлоод дэмжлээд ингээд байгалыг ашиглаж байгалаар өөрөө өөрсдөө идэх байгалаа дагсан амьдрал соёлд нь хүмүүсийг өөрсдөө тасан зохицуулах энд нь хүнээ ингээд дагуулж дэмжлэх ийм л ухаан яваад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр яг цоошин юм биш байхгүй юу? Энд чинь Монголд хүн хаана хизэнээс амьдарч эхэлсэн бэ гэдэг ч юм уу хүннүү гүрэмж гэдэг юм уу тэдэндээс өмнө гэдэг юм уу за одоо шин утганд ингээд хайрхан их гарвал хамгийн анх хороо газар байсан ч гэдэг юм ингээл дээшээ хөөвлөх юм яваалах юм билээ. Тэгэхээр тэр бүгдд яасан бэ гэхээр уламжлалт ангаа ухаан буюу Монгол ангаа ухаан бэж гэж ярих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр аль нэг тал руугаа туйшрахгүйгээр талцахгүйгээр өнөөдөр онолтой онцлогоотой яг ингээд зарчимтай ингээд өв соёлын хэмжээнд ингээд бүхэл цогцоор явж байгаа ангаа ухаан нь бол бидний одоо хөгжүүлсэн биднэрт өвлөгдөд дамжиж ирсэн нь бол нөгөө маарам гэдэг нэр томьёогоороо отож тий маарам гэж явдаг тэр нэр томьёогоороо дамжиж ирсэн тэр соёл л байгаа хамгийн хүчтэй тий. Тэгэхээр ер нь бол яг ингээд саяны өөрөө чи ярьж байгааг сонсохоор бас айгүй олон талтай маш олон Монгол нь арай өөр одоо ингээд тэгт цолонгос өөр болоо явчихсан л да. Тэгэхээр мэдээж бидний одоо яг ойлгож байгаагаар бол энгийнээр одоо уламжлал ангаах ухаан гингүүт за нэг зүү төнөөр барай тий бид нэр одоо нэг барай хийлгээл шар туссан барай сүүлэн барайч гэдэг үлээ тий хийлгүүлээл нуруу өвдөнгөт бариулдаг ч юм уу за дөнгөт нэг ямар ч хэсэн зүү төнөөр гэж мэдж байгаа юм за инглиэр бол за тан удаг тий тан удаг гэж мэдж байгаа юм ерөөсөө энэс цаашаа ойлголт бол ерөөсөө байхгүй тэгэнгүүт уламжлалт ангаах ухаанаар эрүүл байх бол боломжтой тийм ээ энийг бас мэдэхгүй тэгэхээр зүгээр товчхон хэлэхэд уламжлалт ангаах Монголын одоо энэ уламжлалт ангаах ухаанаар эрүүл байх яг ямар боломж вэ? Ургамлаа уугаад ах юм уу? Тэр уул хаднаас түүж ирээ. Одоо бол бас харьцангуй хүмүүс бас маш их уудаг, хэргэлдэг бас болол байгаа. Гэхдээ бид нар ойлголт бол үнэндээ байдаггүй. Тийм. Ойлголоо. Ер нь бол уламжлалт ангаах ухаан гэхгүйгээр хүн өөрөө эрүүл амьдрах боломж нь хүнд өөрт нь байдаг. Зөв. Бас тийм. Уламжлалт ангаах ухааны мэдлэгтэй болчих юм бол одоо бидний энэ одоо нэвтрүүлгийн гол зорилго бас тийм байхгүй шүү. Уламжлалт ангаах ухааныг зөв танин мэдээ. Уламжлалт ангаах ухаанаар эрүүл бай, эрүүл мэндэ одоо дэмжиж, өвчнөө сэргийлье. Энэ бүх агуулга биднэрт одоо байна. Уламжлалт ангаах ухаанд байна гэж. За тэгвэл дөрвөн өвчнийг үүсгэх тэр нөгөө нэг одоо сөрөг гэх юм уу? Өвчнийг үүсгэж байгаа тэр нөхцлүүдээс л бид нар хол байх гэх юм уу? Тэр өвчин сэргийлэх. Тэр өвчин сэргийлэх өвчин гэдгийг үүсгэж байгаа тэр нөлөөлөд байгаа өвчин зүйлийг л бид нар яах нь сэргийлчих. Тэгэхээр болоо. За жишээ нь байгалаа дагсан амьдралыг би одоо миний хамгийн их гол хэлдэг зүйл байгаль нар дагсан амьдрал. Өглөө нар гарлаад босно. Ороо нар шингэлээ унтна. Тэгэхээр нөгөө товчхондоо өрөө өгшиг болох юм бол юу вэ? Өдөр идээд шөнө унтах гэдэг. Бүх байгалийн
амьтад өөр юм биологийн цагтай байхгүй. Тэгэхээр хүн одоо юу гэдэг араатай амьтад хоёрын хооронд араатай амьтад шүн ангуучлаад шүн одоо юу гэдэг хоолундаа хайхаа явж байгаа хүн шүн унтчих хэвээр. Өдрийн идэвхтэй амьдралтай жишээ нь. Яг энийг л дагчих юм бол бид нар байгаль ихээс хаашаач гарах гэжтэй. Тийм. Тэгээ тэрийг өөрөө ойлгочих юм болчих гээд байхгүй. Тэгэхээр энийг ойлгоод өөрөө өөрийгөө мэдэрчгэл юм бол хүнд өөрөө өөртөө тэр нэг өвчнөөс сэргийлэх, өвчнөө ялан дэлэх гэдэг юм өвчнгүй байх боломж бүх гаргалгаанууд нь энд байгаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ мэдлэгийг тулгаарч байгаа хаа цогцоор нөгдөг гэсэн. Бид нар юу идэх ёстой юм? Хизээ удирлыг халуун хүүтнийг гадаа энэ цаг удирдал өөрчлөгч чинь бид нар дагаад хуцнараа яах ёстой бүгд юм тий. Тэгэнгүүт сэтгэл зүй яаж байгаа юм? Сэтгэл санаа ямар байвал хэтрээд байгаа, ямар байвал буруудаад байгаа, ямар байвал бүр ингэж ихтэй би сэтгэлийн үйл нь бүр хэтрээд ихсэн гэж байгаа байхгүй. Тэгээ бүр багсаад ингээ ярихгүй л байгаа юм бол шинэ өвдөн гэж байгаа. Тэгвэл буруу ярих одоо хараалаа өгмөх ч юм уу тий. Худал мод хэлдэг ч юм уу гэдэг. Тэр биеийн сэтгэлээрээ бид нэг өвчнөөс сэргийлэх, өвчин үүсгэх бүх юм аа өөрөө л удирдах юм л гаргалгаа болоод байгаа байхгүй. Тэгэхээр буддизм дээр юу гэж юм гэхээр бид нар тэр сэтгэл гэдэг байгаа өөрийнхөө тэр дотоод хүнээ гэж яриад байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед дотоод хүн гэдэг байгаа буюу өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийг л ухаанаараа бариад удирдах юм байна. Бүх юм окей л болчих гээд байгаа шиг. Тийм. Ингээд цаашаа нөгөө эрүүл байхын тухай ярихаар цаашаа сэтгэл зүйрээ орно. Би хэл сэтгэл гэдэг юм дээр бүгднгээр нь тулгуурлаж авч үзэж байгаа. Байгалаа дагсан амьдралаар амьдрыг хүн ёсныхаа хүнийхээ одоо энэ хүн гэдгийг өөрөө ойлгоод тэгээд тэндээ л тасан зохицол амьдрах юм байна зүг болчиход байгаа байхгүй. Энэ дээрээс л уламжлалт амгаах эхэлчихэж байгаа. Тэсэн. За ялгалаа. Тэгэхээр уламжлалт амгаах ухааны гайхамшиг эрүүл мэндийн цуврал нэвтрүүлгийг үргэлжилж байна сонсогчдоо. За тэгэхээр шууд утсан дээр бид хоёр бас нэг ганц хоёр сонсогчийг авч хүмүүсээс асуулт асууя гэж бодлоо. Тэгээд ер нь бол мэдээж би ч гэсэндээ ямар ч ойлголт байхгүй уламжлалт ер нь амгаах ухаан гэдгээ ч яг гүйцэд сайн мэдгүй. Сайн ингээд сонсож байхад бол одоо төөрөлдмөр баг дотор нь төөрхөөр ийм их одоо маш их агуулгатай олон талаас нь олон талын юм зүйл байдаг юм байна. Тэгээд буддын гүн ухаантай хүртэл уламжлалт амгаах ухаан чинь ингээ хослоод ороод ирдэг юм байна. За тэгээд дээрээс нь сэтгэл зүйч ороод ирж байгаа шиг тий. Тэгэхээр ингээд маш их том одоо юм цогц зүйл байдаг юм байна. Тэгэхээр одоо хөрөлсөх ерөнхийлөгч авна гаргасан зарлиг бол бас л чиглэлийн зүй өгвөл бас төвийн дэлгэрүүлвэл бас их боломжтой ясна тий. Ер нь бол Монголын өв соёл гэдэг юм бол бас л ер нь сүүлийн үед орхигдоод байгаа. Бас нэг тэр нэг зүйлийн нэг болчиход шүү дээ уламжлалт амгаах гэдэг байна. За тэгэхээр сонсогчтой авъя гэж бодож байна. Тэгээд Жавхланбаатар эмчээс маань одоо асуулт байвал манай сонсогчдоос маань бас асуугаад та өөрсдийнхөө санаа бодлыг бас хэлэх боломжтой. Эфирийн утсыг нээчи 86 тэг 6 56 56 гэдэг утсан дээр хоёлаа сонсогч авъя. Тэгээд 86 тэг 6 56 56. За энэ утсыг хоёлаа нээчи. За утсан дээр бол сонсогчийг авна уламжлалт амгаах ухааны гайхамшиг цуврал нэвтрүүлгийн маань өнөөдөр хамгийн анхны шин дугаар эхэлсэн одоо сонсогч та бүхэндээ хүрж байгаа. За 7 хоног бүрийн пүрэв гарагт одоо 19 цагаас та бүхэндээ хүрэх байгаа. Байна уу? Байна сайн байна уу Рамын төргий? Сайн байна уу Рамын төргий? За хинтээ холбогдсон бэ? За тийм байна. За нэвтрүүлгээ сонсоод явж байна уу? Тэгээд маш гоё зөвлөгөө маш гоё нэвтрүүлэг сонсож байна. За тэгээд миний бас толгой өвдөд байдаг зөвлөгөө авъя гэж бодоод холбогдлоо ашгүй холбогдчихлоо. За. За толгой нь өвдөд байдаг гэж байна. Манай чимгээгийн маань тий. Тэгэхээр толгой өвдөх бас мэдээж олон шалтгаан байдаг байх та тий. Энэ тал дээр хоёулаа зөвлөгөө өгвөл. За та өвдөж байгаа одоо шинжээ за өглөө өвдөж байна уу? Цагийн хувьд ямар байна? Хоолтой, нойртой, ямар хамааралтай байна уу? За тэгэнгүүт одоо толгой эргэх юм уу? Эсвэл хүчтэй хатгаж байна уу? Эсвэл дүнгэж байна уу? Энэний цаанаа хий шар бадганы ондоор бид нар ингээд ихний байдлаар асууж үзэх гэдэг байгаа байхгүй. Тий. Ямар цагт толгой нь өвдөж гин гэдэг гэдгээс бас хамаардаг юм байна. 24 цагт хамаарал байна уу? Тэгээ яаж бас өвдөж гин? Толгой нь одоо тэгэл талдаг тий хөөрдөг ч илүү тий. Байшлын хувьд яаж юм? Байшлын хувьд толгой нь яаж өвдөж гин гэд бас дотроо өөр байдаг юм байна. Тэгэхээр таны толгой яаж өвддөг гэсэн үг вэ? Ер нь бол хэрэгцсэн дандаа таллаад нэг тал нь ингээ бүр хүчтэйгээр их өвдсөн.
нэг өвдөлсээр нөгөө нэг юм мэдрэлийн нэг мигрен гэсэн үг байна гэдэг. Тэгээ ядарч матрахаар зөвхөн нойргүй анхаар бүр илүү хөвддөг. Тэгэхээр нойртой хамаараа илүү хамааралтай болж байгаа юм байна. Тэгээд тогтсон нөгөө нэг удаан хугацаанд өвдөж байгаа тэр өвдөлтийг бол мигрен гэдэг машин дээр авч үзсэн байна. За толгойнхоо мэдээллийг радиогаараа хүлээн аван сонсоорой. Чимгээ. Маш их баярлалаа. Яг өнөөдөр явж танаа хамт олон баярлалаа. Зөвшөөрөө өгч байгаа юмштай баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр толгой тэгэхээр дотроо их олон. Одоо манайхан чинь олон санаагаа нэмж гэхээр л нөгөө барих тухай хэлж шүү дээ. Тархин дөргсөн дөргөөгүй гэх юм. Тэгэхээр энэ цаг нь ямар вэ гэдгийг өглөө өдөр ороо. Шүн дунд өвдөж ивэл нэг өөр. Өдөр дунд өвдөж ивэл илүү нэг халуун цусны одоо эргэлттэй холбоотой бол явчихж байгаа байхгүй. Мэдрэл дээд судас тал руугаа болох юм бол одоо нар шингэсний дараа, нар мандсны дараа өвдөх юм бол энэ дахиад ялгаагаар авчих. Тэгэхээр уламжлалтын яг мэрэгжлийн эмчэд ингээ хандаад энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Хоолттой бас холбоо байдаг байхгүй. Тэр мигрен гэдэг шиг мигрен гэдэг нь болохоор аншин. Мигрен гэдэг нь одоо толгойн дээр дасралтгүй өвдөж байгаа өвдөлтөн дээр тавьдаг аншихгүй. Тэгээ уламжлалтаар бол мигрен гэж хэлэхгүй л дээ. Дуугийн би хааж мэддэггүй энэ утасны. Тэгээд за нойртой холбоотой ихэр шүн унтаагүй нойр алдсан үед өвдөлт нэгсдэм биз дээ тий. Тэгэхээр энэ бол нэг илүү том хий талруугаа бас бол явчихдаг байхгүй. Одоо нэг хий бадган шав бадган гэж байгаа. Одоо махан одоо биен дээр нэрх юм бол мэдрэлийн судас, цосны судас тэгээд дахиад хийн судас гэж орон түвшинд авч үзэж байгаа. Энэ хийн судас бол зөв уламжлалтын эмч нарын л одоо даваа тал. Энийг зөв уламжлалтын эмчил оншилж эмчилж байгаа. Юу гэдгийг лабораторийн шинжилгээгээр юм уу багцын шинжилгээгээр оншилж байгаа шүү дээ. Оншоо баталгаажуулж байгаа шүү дээ. Энд чинь бол бодит одоо матери одоо бидний махан биен дээр өгдөж байгаа өөрчлөлтийг гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгвэл энэс давсан юм юу гэхээр уламжлалтын эмчилт хийн судасны тухай ойлголт ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ оншин тадрахгүй эмчилгээ үр дүнгүй байгаад байвал энэ та бүр яг уламжлалтын эмчээр л уламжлалтаар л наадхаа яг онцлуулж эмчилэх боломжтой гэж хэлэх боломжтой юм байна тий. Манайд яхаа гэхээр өвчнөр шинэ хуучин гэж хоёр байжгаад хуучин өвчин дээрээ дахиад хуучин өвчнийх нь бүр ил гаргаж ирнэ гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд содсонд ингээд сарнцсан байвал буцаа хураачин гэж байгаа байхгүй. Тий. Бүр ингээд нөгөө нэг одоо бидний нөгөө ахуйтай ингээд ойртуулаад байл инженеэр ярих юм бол тийм байгаа байхгүй. Одоо юу гэдгийг нэг бүрчлэгийн хойноос нь хөөгд авах шаардлагагүй. Ингээд хамаж авчирч хагаад өвчнийг угаас гаргах угнаас нь гаргах бүр тийм нарийн юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй 3 хоног, 5 хоног, 7 хоногийн эмчилгээнд яваад энэ үр дүнгүй байна гэвэл та улирлыг дагсан эмчилгээнүүд байдаг. Чинь хаврал хийдэг эмчилгээ байна, намрал хийдэг эмчилгээ байна чинь. Хануур гэж сонсч байсан тийм. Тий сонссон. Хануур гэж сонсч байсан. Тэнгүүд тэр хануурыг шууд ханаалт өвчнийг эдгэж байгаа биш байхгүй. Тэр ханахын тулд бэлтгэл гэдэг юм массаа хийгээд тэр өвчнийг хаана байгаа газар дээрсэн тэр газраас нь аль ойрхон соцсон дээр нь очиж байгаа юм жаа. Тэр чинь тэгэл хамаагүй ингээд ханаалдаг л. Гайгүй шүү дээ 70 эдхэн соцсон. Бүгдөө нэлээ нүү. Тэгээ бүгдийг нь ханахгүй л дээ. Тийм. Энд чинь тэгээд ингээд ханангуутаад нэг цус гаргаад тэгээд тухайн үедээ тэгчээ тэгээд тэр чинь тавтан ахиж. Тэгэхээр нөгөө өвчин хэр зэрэг хуйтарсан байна, сарнсан байна, шунсан байна гэдэг ойлголтоос ярьж байгаа байхгүй. Одоо модонд ингээд будаг ингээд нялхаар ингээд цаашаа ширхгийн дага нэвчин нэзтэй. Одоо бид нар ингээд нөгөө цаасанд ингээд дааванд тийм шингийн юмыг нэвчүүлж байгаа сте. Яг тэр шиг өвчин бид тэгээ шунчтай юм байна. Тий. Тэгэхээр тэр шунсан гэдэг зүйлийг нааш татаж гаргаж ирж хавхалдаг. Бүр одоо юм байна шүү дээ. Аюу сан одоо шар ус гэж байдаг аахгүй. Одоо арьсны өвчин, харьслын өвчин, үе мөчний өвчин гэл ингээд цэсний өвчлөлттэй холбоотой юм тэр дагсан зовирууд байгаа аахгүй. Тэгмээ тэрийг улаан тоног авахын дээр тэр шар ус гэдэг зүйлийг нааш нь татдаг заяа. Гаднаас нь татдаг. Гадагш нь татдаг. Дотроос нь түлхдэг. Одоо нөгөө буруу харсан хатаг гэж ярьж байгаа шиг. Тэгэнгүүт дахиад дотор нь хатаадаг. Хаана нөгөө биеийн аль хэсэг дээр ямар байрлал дээр байна гэдгээс хамаарч л энэ уламжлалтын эмчнэр энийг онцлоод байгаа. Эмчлээд байгаа хэрэг. Тэгэхээр уламжлалтын архаг өвчинд сайн одоо юу гэдгийг шинэ өвчин гэдэг юм уу одоо хорц өвчинд бол хотлаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр орчин үеийн ангахаа өөрөө мундаа хөгжсөн байна. Тэдэртээ бид нар зэрэгцээ явж явах хэрэгтэй. Одоо бид нар мэс заслыг уламжлалтын эмч хийнэ гэдэг ярихгүй шүү дээ. Эмчээр тэрийг мэдж байгаа шүү дээ. Мэс заслийн төвшөнд тэр өвчнийг хүндрүүлэхгүй байх боломж бид нарт байна.
Мяс засалд орсны дараа сэргэн засах гэдэг шиг асуудал ингэж хорж байгаа байхгүй. Одоо сэргэн засах гэдэг чинь бас уламжлал биш юм уу? Соёлол гэдэг нь дахиад тусдаа. Сэргэн засах нь дахиад тусдаа, уламжлалт нь дахиад тусдаа. Одоо нэг юм баггүй юу? Нийгмийн нэг тийм сөрөг буруу ойлголт ташаа ойлголтны юм байхгүй. Уламжлалт мэдрэл, уламжлалт хүүхэд, уламжлалт эмэгтэйчүүд, уламжлалт дотор, уламжлалт гэдэг урд нь уламжлалт гэж тавьж байгаа тойрон нь ингээд нөгөө чиглэлээр ингээд тавьчихад байгаа байхгүй. Тэгэхээр уламжлалт хангаах ухаан сэргэн засах нэрийг холиод байгаа байхгүй. Сэргэн засах гэдэг чинь одоо нөхөс сэргэн засах гэдэг чинь өөрөө багш дээр толгуурлаж байгаа. Багш дээр одоо халаана. Одоо нарнаас ирж байгаа тэр 5 төрлийн туяа байхгүй. Нийл ягаан туяа, хэд ягаан туяа ингээ эрентхэн туяа гэх. Нөгөө шарлаг марлах чинь ерөөсөө байгалийн тэр гэрлийг зохиомлоор үүсгээд хүний биед яг нь дулаан болоод яг нь тэр нөгөө эд эс тэр эд эсийн төвшөнд нь тэр нөгөө бодис солилцоог л дэмжиж байгаа. Тэрийг хэлж байгаа. Улаан сунгаах ухаанд бол мэдээж төвөндөг халаад эмчилгээ байгаа. Тэр шар тастай эсгээгээр одоо Монгол төнөрөж нэрлэдэг байгаа тийм халаах гэдэг юм уу яг адилхан шүү дээ. Гэхдээ багжийн хувьд ялгаатай болоод явчихна. Сэргэн засах уламжлалт хоёрыг бид нэг юм шиг ойлголтлоо хамт аваа явцсан л байгаа байхгүй. Гэхдээ сэргэн засах уламжлалт байгаа биш байхгүй. Зөв. Тэгэхээр тэр чинь бас тусдаа бас нэг шинжлэх ухаан болоо явчихжээ. Физик эмчилгээ гээд одоо энэ тийм л юм бэ. 60 50 он 60 он одоо шинжлэх ухаан дээр суурилгаад ирсэн ойлголт шүү дээ. Тийм тэгвэл тэрий чинь одоо мэдгүй шүү дээ. Ангаах ухаанд сэргээхийд уламжлалтайгаа хослуулаад бид нар ч одоо яг л хольж чадгаал ингээл явж байгаа юм. Уламжлалтай гүйцэд мэдгүй юм чаргагүй. Уламжлалтын эмчилгээ гингүүт нөгөө тэр нөгөө одоо барай түүнөр бомб гээд тэрийг уламжлалт нэрлэжээд байгаа. Тэгтэл тэрний цаана 1000 гаруй одоо анчлагын эмчилгээний арга 1000 гаруй арга байгаа байхгүй. Энийг бид нэр ээж нэхэр ярихгүй байгаа. Манай уламжлалтын чинь бас жоохон бүрэгштэй. Тэгээд энэ чинь уламжлалтын эмнэлгүүд бас жоохон ховор тэгээд улсын эмнэлэгт ч уламжлалт гэж байдаггүй. Тэгэл за уламжлал гингүүт бид нар яг л нэг хятадын одоо нэг тан ман өгөөд байгаа нэг эмнэлэг эмчгээл те бид нар тэгэл тэрнгээр л зүүн төсөөлж ил байгаа шүү дээ. Тэгэл яг нийтээрээ тийм ойлголттой байгаа. Зөв. Тэгэхээр чин арай өөр ойлголттой болоо явчлаа. За тэгэхээр ингэж болох уу? Одоо жишээлбэл хүний нуруу өвдөд байгаа хүн байна гэж ойлгоё тий. Сонсогчийн өмнөөс би одоо асуулт нэг асууя л да. За нуруу нь өвдөж байгаа хүн одоо барай хийлгүүлээд бид нар болоо жишээлбэл хамгийн анхны шинж тэмдэг ингээд суугаад байгаа хүмүүс нуруу өвдөд гэл тэнгүүд нуруугаа хамгийн түрүүнд уламжлалт одоо ангаах ухаанаар эмчлүүлж ингээд барай хийлгдэг. Одоо энүүхэн эндэ гэх тийм ээ. Тэнгүүд тэр барай нэг хийлгээл 2 3 хийлгээл сайндаа 4 дээтэл нэг 5 хийлгээд нэгс гайг болчихвол ахаал өвдөд идэг. Тэгэхээр энэ бүрэн идэх боломжтой юм дээр бид нэр зүгээр л барай хийлгүүлээл орхио яваад байна гэсэн үг үү? Энэ идэх одоо энэ бол бүрэн идэх боломж байгаа тийм нуруу ангаах боломжлолаараа бол яг хуу 3 түвшинд авч үзэж болж байна. Эхнийх нь бол мэдрэл дарагдаагүй үе хоорондын зөөлөн эдэн ямар нэг өөрчлөлтөнд ороогүй нурууны балчингийн чангалал байвал одоо танихаар нуруугаа балчингаас олуулаад барай засал хийлгээ ингэ яваад байвал нөгөө цаашаа хүндрэхгүйгээр гэсэн үг. Хүндрэхгүйгээр та нэгсэндээ барай хийлгээд өвчин намдаахаа явж байгаа чинь та өвчин хүндрүүлэхгүй байгаа байхгүй. Зөв. Нэг хоёрдугаар дэж нь тэгэхээр нэгэнт үений одоо завсар үе хооронд байдаг зөөлөн эд одоо ингээд шахагдах дарагдах үе хоорондын зай ортох гэдэг ингээд нурууны өвдөлт үүсгээд тэндээсээ цаашаа нөгөө мэдрэлээ дарах мэдрэлийн язаараа дарах нугас руугаа ингээд нөгөө дискний зүлхийлт гэдэг ингээд бид нөгөө юу гэж шүү энгийн хүмүүсийн ойлгомжтой хэлээр ярьж байгаа юм шүү тий. Ингээд үзгээ яг мэдрэл рүүгээ ороод ингэсэн байгаа бол наад чинь дахиад хүнд хэлбэрлэг хараавчиж байгаа. Тэгэхээр ингээд хамгийн энгийндээ 3 түвшинд аваад үзэх юм бол ясанд өөрчлөлт орсон уу? Мэдрэлийн соц руугаа дарааглах өгсөн үгүй юу? Ингийн бол цагаан судлын өвчин гэдэг дахиад өөр онцтой болоод эмчилгээний өөрөө л авчих байхгүй. Тэрэндээ өөрчлөлт ороогүй байх юм бол зүгээр энгийн одоо удаан сууснаас болсон юм уу? Хүнд өнгөрснөөс болсон юм уу? Энэ тохиолдолд бол барайгаа хийлгээд өвчин хүндрүүлэхгүйгээр яваад иж болж байгаа. Тий. Тэгмэд өөрөөс юу хамаарах вэ гэхээр нуруугаа өвдөхгүй байх цаг тутам 5 минут дасгал хийх өдөрт 20 минут дасгал хийх 7 хоногт 2 өдөр 2 цагаар одоо нэг хөлсөө гаргах байдлаар йога хийх юм уу те сонголт хийх юм уу төрнөггүнээс унж хийх юм уу одоо бид нар шиг ийм суугаа ийм ажилттай хүмүүст бол нөгөө ажлынхаа байранд юм яах төрнөгн дээр юм уу төрнөг зүүрчэл тэрний санаа гадах шаардлага байхгүй зүгээр ингээд зөвхөн гарал атгах нь
Тэгээд бүх бие ингээд солжиж байгаа. Аа за. Ингээд л хамгийн түрүүнд хийж байна. Бид нар нөгөө нурууны хооронд өгöd ачааллыг бууруулад сонголт хийж байна. Одоо тэгээд онлайн яг зөндөө болсон байна шүү дээ. Тий. Нуруу өвддөг хүмүүс хийх дасгал зөндөө байна. Спортын төрлөөс бол 7 хоногт ядаж 2 цагаар хөлсөө гарах гэдэг байна. Тийм. Бас тий. Манайд одоо тэгээд дасгал хийхгүй болохоор чинь аргагүй л тий. Тэгэл нуруу өвдлөө гэл. Одоо тэгэхээр нурууны өвч айгүйх юм дэлгэрсэн. Хүмүүс амар нуруу өвдлөө гэдэг бол байхгүй болсон. Имчлүүлж яг ингэж бүрэн имчлүүлж байгаагаа сайн мэдэхгүй. Тэгэл ер нь бол наад зах нь бидэд бол барай хийлгээл. Тэгэл тухайда гайг болчихгоот нөө ингээл болцсон гэж явж идэг. Ер нь тийм л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо гадуур чинь нөгөө нурууны асуудлыг их ярьдаг болсон байна. Барайцлын газрууд их болсон байна. Уламжлалын эмнэлгүүд ч гэсэн нурууг эмчлэн одоо зөв эмчлэн төөнөрөөр эмчлэн зүгээр эмчлэн гэдэг юм ингээд нуруутай холбоотой маш их асуудал үүссэн байна. Ер нь бол эргээд өөрлөгөө харах юм бол би яг нуруугаа хамгаалахын тулд өртөхгүй тулд юу хийж яана гэдэг хуучин өөрөө нэг бас хандчмаар л өөрлөгөө нэг харчмаар байгаа байхгүй. Зүгээр энгийн штий. Энгийн штий дэше харж хэвтэл нэг 15 минут за болоо 10 минутанд зүгээр хөнгөө хийдэг тасгалаа зөндөө байж байгаа штий. Тийм шүү дээ тийм. Тэгэхээр тиймэрхүү хөнгөн тасгалуудыг хийгээд байвал одоо сангаа ухаан гэхээр барай засалт хийлгэснээрээ та өвчнөө хүндрэлгүй байх боломж бас байгаад байна шүү тий. Өөрөө сэргийлэх боломж байна. Мэдхгүй бол одоо юуны газар зөндөө гарцсан ба штэ тасгалуудыг одоо онлайнаар ютубер хангалттай цаадаг болсон байгаа даа. Уламжлалтын эмч гэхээр заавал барьж аваад зүг тавиал юм таангавал ингээл нэгдүгээрт хүн нуруу юунаас болж өвдөд өгнө гэдгийг чинь таны буруу суулт байна уу эсвэл яг таны одоо бүр өвчин байна уу яг таны одоо тэр нуруунд мэдрэл дарагдал болцонгийн чангарал өгсөн байна уу гэдгийг онцлох үнээг уламжлалт юмшил байхгүй. Хурц амжилт байгаа байхгүй. Тэгээ яагаад одоо эмчилгээ хатцсан дахиад улсын одоо эмнэлгүүдэд уламжлалын тасаг тэгээ байдгүй. Яагаад тэгээд ингээд одоо уламжлалын эмнэлэг гэхээр нэг хувийн эмнэлгүүд л мэрсэр байдаг шүү дээ тий. Тэгээд өөр одоо яг тийм түгээмэл биш шүү дээ. Тийм болохоор хүмүүс бас ойлголт айгүй муутай байдгаас аргагүй л ахал. Яг уламжлалтын эмчийг бэлтгээд 30 жил болсон. Тий. Одоо анхны 91 оноос эхэлсэн уламжлалтын эмнэлгүүд нь одоо 35 жилийн байгаа игээд эхэлсэн биз дээ. Одоо 2026 он гэхэр чинь 91 он гэхэр чинь юм аа. Тэгэхээр тэр үеэс уламжлалтыг бид нар хөгжүүлэх гээд үтсэн байна. Төрийн бодлого гарч ирсэн байна 99 онд. Тэгээ одоо сая ерөнхийлөгчийн зарлиг гарлаа гэл ингээд. Тэр энэ бол биднээс хамаарахгүй одоо юу гэдэг хүчин зүйл байна. Уламжлалтын эмнэлгүүд хуваараа уламжлалтын эмнэлгүүд ажиллаад амьдраад байна гэхээр эрэлт байгаа байхгүй. Зах зээлийн хувьд эрэлт нийлүүлэлт гэдэг чинь эрэлт байгаа байхгүй. Яагаад улсын эмнэлэгт уламжлалтын тэр тасаг нэгж байхгүй хүн даатгалаараа эрүүл мэндийн даатгал төлөө тэрнийхээ хариуд нь уламжлалтын эмчилгээ авч болохгүй байгаа юм гэдэг. Тэгэхээр нөгөө байгууллага дотроо нөгөө ирэмблэн ангиллалтаараа бид нэр шахагчаад байгаа. Бас тэгж юм. Тийм шахагчаад байгаа. Одоо шин хүүхэд одоо 10 сар 11 сар гээд гадуур томуу хүүхдээ ханиад гисэнгүүд уламжлалтнаас хамгийн дөрөнд хаадаг заяа. Уул нь бол бодлогоороо уламжлалтын эмч нь хүүхдтэй уламжлалтаар эмчилгээ хийгээд байж ивэл магадгүй ор хоногийн хэвтэлтийн тоо багасах юм уу эдгэрэлтний сайжрах юм уу даваа ийм биш. Тэгтэл улсын эмнэлэг дээр хамгийн дөрөнд шахагдаж гарчаад байгаа. Цаана нь яаж юм гэхээр санхүүгийн л асуудал ярьж байгаа. Ер нь бол дангаах ухааны цуврал одоо эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг маань ерөнхийдөө 7 хоног болгоны 19 цагаас үргэлжилнэ. Тэгээд Чавланбаатар эмч маань ерөнхийдөө сонсогчд маань бас одоо ингэ мэдээлэл өгөөд дараагийн дугаар дээр ч гэсэндээ Чавланбаатарын эмч маань өөрөө бас оролцоод ингээд хоёлаа дараагийнхаа сэдвүүдийг гаргаад ингээд нэвтрүүлэг үргэлжлүүлээд явна. За тэгээд урьдчилан сэргийлэх уламжлалт дангаах ухааныг урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр би бас ингэж бодлоо. Одоо ингээд сар шинтэй холбоотой энэ уламжлалт дангаах ухааныг хослуулад ер нь өөрийгөө урьдчилан сэргийлэгч гэдэг юм уу тий ийм одоо зөвлөгөө өгье гэвэл одоо энэтэй холбогдуулаад ямар зөвлөгөө өгмөр вэ? За одоо цагаасаар тулчлаа шүү. Тий тулчлаа. Яг уламжлалт гэхгүйгээр ер нь бол хүмүүний хувьд бид нэг орой нар шингэсэн бол хоолой багасах, орой битээд. Өглөөний хоолойг өртөө гэдэг зарчим байна. Тийм. Тэгээд цагаасаар ирэж тэгэхээр манай хажуу нөгөө нэг мэдээж айлаа гэсэн шүү дээ. Тэгээд нэг айлд орохоор нэг ундаа уун, ус уун, цай уун тэгээд
жүүс мөсөө уун тэгэл нөгөө бууз мууз ингээд бүгд ингээд хориулаад идэн шүү дээ. Хэрвээ болдог бол өдөрт нэг л хэлэх гэсэн юм байна. Шинэ 1 2 3 гэл тэр 3 өдөрт багтааж тэр 20 30 айлаар орох гэдэг шаардлага байхгүй. Магадгүй яа шинэ 15 ч юм уу. Хотойгон бол сүүлийн үед бас арай гайг болчихлоо. Тэгвэл агсан бүтсэн дээр ах дүүгээр ороо явдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас заавал нөгөө нэг сартаас ихэд болчихсон тийм. Нөгөө нэг ресторан юм дээр ингээд нэгдсэн журмаар залгадаг болсон байна. Соёлтой болж байна. Тэгэхээр энэ дээр манайх уламжлалт гэхгүйгээр ер нь хүн талаас ингээ харах юм бол бид нэр нар шингэсэнд бол хоолонд идэхгүйгээр аль болохоор хоолоо багасгах хэрэгтэй. Дотор өвчин бүгдийн эхлэл нь хоолоо буруу идснээс л олчих гэдэг байхгүй. Тэгвэл цагаан сар маань яаж чинь гоё баяр биш сүлдээ яаж чинь харлагны баяр шиг олчих гэдэг. Одоо наадам сахаас тэрэл нөгөө өвчлөл нас оролтож ихсээд байгаа. Бүр яг 7 сар мардан нөрөлөл амар. Тэр нөрөлж ирханы өвдөлт дотор архиугаад мах идж байгаа, хорхог идж байгаа. Тэгэл уул нь бол хорхог 100 идэхэн зүг бохгүй. Цагаан сараар буузаа идэхэн зүг бохгүй. Махыг хөнгөн болгож идэж байгаа байхгүй. Тэгвэл хоньны махтан бууз одоо 3 сард 4 сард хаврын улиралд хоньны мах идчих хэвээр. Тэгвэл ангаар нь махаа идэхээс илүү тэр бууз хэлбэрт оруулаад жигэн жоо хөнгөн чанартай болгож идэж байгаа. Аюу сайн. Маш зүг. Гол нь юм гэхээр далимд нь мах юм идчих таахгүй. Тэ. Ороо ингээд 10 11 цаг 12 цагт одоо ингээд ирээд үзүүлж байгаа хүмүүсийг харахад шүн унтахаа өмнө ерөөсөө тэгэл хөргөгч бол байнга л тараг мар жүүс бүгдийг оролцох айлж байгаа оролцож байгаа шүү дээ. Хар тийм. Тий. Тэгэхээр тараг йогурт за жимс тараг хоёр хоорондоо зохицохгүй юм шүү дээ. Хоорондоо нэг хольж идчихгүй юм. Энэ хоёр байна. Загасны мах байна. За өндөг байна. Өндөг. Тэгэхээр ч л одоо загасны тунаа загастай өндөгтэй салаатаа хийгээ. Тэгээд нөгөө мандагаа хийгээл идчихтэй. Хэрвээ салаад идэх гэж байгаа бол хэрвээ болдог санаагаар алдаг болол өдөр л идэх хэрэгтэй байхгүй. Салаатыг хоолны дуршил одоо хоол идэхийн өмнө баг хэмжээтэй яах нь хоолныхаа дуршил үүсгэх ходоодоо ингээд нөгөө бэлдэх зорилгоор гой амтлагаа болгож идэх хэрэгтэй болохоос биш төмөн дөрөн зурчингуудаа цаатглаа идэж болохгүй. Салаад чинь тийм байхгүй. Салаад зурч юу вэ гэхээр зүгээр хоолны дуршил үүсгэж байгаа хоолны өмнөх бэлтгэл ажиллах. Тэгэхээр сонь байна. Тэгэхээр одоо айлын ширэн дээр ингээд хүмүүсийн селфи харж байгаа чинь бараг л багтаа 5 салаад л өнгөнгөөр нь алаглалаад тавьсан байхгүй. Тэр нь зөв байхгүй. Бүгднгээс нь битээ байхгүй. Ширэн дээр 5 алийн идхий, алийн идхийн тий нэг дор идэхгүйгээр ядаж нэг ярьсан чинь хин чамаар заалгаж идэв ингээд уурлаад байсан. Бас л тэгэл ахал та. Яг нь энэ бол уламжлалт ангаах ухаан гэдэг тийш хандж гин нэлээ хоёлоо бас ярьлаа. Тэгээд утас бас дуурайд олон сонсогч авч хоёлаас амжихгүй байна тий. Ер нь бол ядаж нэгээс хоёр сонсогч бол нэг хоёлоо нэвтрүүлэг дээр аваад байвал гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд хоёлоо бас нэлээ хүмүүстэй анхны мэдгэдэгтүүнийг бол ямар ч гэсэн өгсөн байх гэж бодож байна. Тэгээд 88.8 радио 70.3 долгионоо тааруулан сонсож байгаа нийт сонсогчдоноос тодорхой хэмжээнд жоохон ч гэсэн мэдлэг авсан байгаа. За пүрэв гариг бүрийн 19 цагаас бид одоо уламжлалт ангаах ухааны гайхамшиг буюу энэ сайхан эрүүл мэндийн цуврал нэвтрүүлгийг та бүхэндээ одоо хүргэн. Өнөөдөр бол бид хоёр хамгийн анхныхаа шинэхэн дугаарыг хүргэж байгаа. Алдаа оноотой байгаа байх. За тэгээд ерөнхийдөө бол цаашдаа ч гэсэндээ та бүхэндээ яг одоо энэ уламжлалт ангаах ухааны талаар илүү дэлгэрэнгүй та бүхний маань яг сонирхсон одоо тэр асуултанд хариулаад тэ илүү одоо мэдээллийг бид нэр төвөн дэлгэрүүлэх болно гэдгийг бас сонсогчтой хэлмээр байна. Ерөнхийн нэг гол зорилго маань та хэлжлээ. Уламжлалт ангаах ухааны талаар ойлголттой болж байгаад бид нар өөрсдөө өвчин сэргийлэх боломж, өвчнөө уламжлалтаар онцлуулах, эмчилүүлэх боломж байна. Уламжлалт ангаах ухааныг төр засгаас ерөнхийлөгчийн зарлиг гараад ингээд хөгжүүлж байгаа. Хөгжүүлэхийг ингээд зорьсон байгаа. Ер нь бол яг эрүүл мэндийн хуулинд орчин цагийн ангаах ухаан, уламжлалт ангаах ухаанаар хослуулаад зэрэгцүүлээд тэгээд авч явна гэдэг нь бол гарсан мөртлөө энэ цаашаа юм өргөн агуулга байгаа шүү гэдгээ бас ярьж таниулж мэдүүлж ямаар байна гэж бодож байна. Тал талаасаа хичээж гэдэг шиг тийм. За ойлголоо. За баярлалаа Чахланбаатар эмчээ. Тэгэхээр өнөөдөр хоёулангийн маань ярилцлагын цагийн түрээд өндөрлж гин. Үнэхээр сайхан сонирхолтой ярилцлага өгсөн, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Танд баярлалаа. Хоёулаа дараагийн 7 хоногийн пүрэв гаригийн 19 цаг яг энэ цагтаа хоёулаа эргээд уулзъя. Тэгээд дараагийнхаа сонирхолтой илүү одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах хүсвэл тухайн цагт бидэнтэйгээ хамт байгаарай. 88.8 радио 70.3 долгионоо тааруулан одоо сонсож байгаа нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдөөрэнд нь
ажлын амжилт хүсье, бүгд эрүүл байгаарай гэдэг ийм сайхан зүйлийг хэлэх хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.